Энэ бичлэг таалагдчихвэл лайк, коммент, subscribe хийгээрэй. Сайн уу бүгдээрээ энэ удаагийнхаа влог татай мөрөл. За тэгээд би офисоос гараад банк орж банкны асуудал нийлэгчээ. Тэгээ ер нь бол ажилтайгаа ойрхон флат шеэд ерөөхдөө хайсан. Эхлээд апартмент хай гэсэн чинь нэлээд бажет хэрэгтэй болоо. Эхний хэдэн сард ер нь бол флат шеэ хийгээ. Тэгээ ер нь бол энэ хаваар нэлээд их газар үзье. Зарим нь юм гоё байсантай. Зарим нь болохоор амар сонирн байж 1000 хэдэн зуун паунд гэд. Ер нь бол Лондонд байр хайна гэдэг бол үнэхээр хэцүү гэдгийг ойлголоо. Айсландад бас би амар их зовж ирснийг та нар санаж байгаа ах. Гэхдээ Айсландтай харьцуулахад нэг өөрөө минь олдод сайгүй ихтэй санагдсан. Ингээ зөндөө хайх боломжтой олон ингээд вебсайтууд байд юм бэлээ. За жишээ нь Англид ингээд байр хайх нэлээд хэдэн вебсайтууд, аппликейшнууд би хайж болсон байхгүй юу? Rightmove, OpenRent, SpareRoom гэд. Тэгэнгүүт одоо эдгээр нь болохоор бас Zoopla гэд. Тэгэнгүүт эдгээр нь болохоор зарим нь болохоор илүү ингээд мөнгө төлөөд нөгөө нэг landlord гэдэгтэй холбогддог. Тэгэнгүүт ингээд амар ингээд өрсөлдөөнтэй чи ингээд оффро өгнө. Тэгэнгүүтээ нөгөө landlord эсвэл agency нь болохоор чамайг авах уу үгүй юу гэдгийг шийддэг. Тэгээ ер нь бол нэг тийм амар тийм ажилд орж байгаа юм шиг интервьюд бараг ордог гэх юм уу. Ерөнхийдөө айгүй их өрсөлдөөнтэй зах зээл байна гэж ойлгосон. Тэгээд хамгийн гол нь ирээд үзлээ гэхэд бас эргэн тойрны амьдарч байгаа хүмүүсүүд нь ямар хүмүүс байх уу, ойрхон дэлгүүр ямар юм байна. Тэгээд бас нөгөө нэг tube station-с хэр холбоо гэдэг зөндөө юмуд ерөнхийдөө бодож ингээд шийдэх хэрэгтэй юм бэлээ. Тэгээд finally нэг гэрээгээ зурсан да. За сайн найзуудаа өнөөдөр 5 сарын 6 одоо 11 болж байна. Би Marylebone нэг пилатес бухалсан. Тэгээд гэрээсээ гараа явчихин. Ер нь ингээд дасгалын хувцастай үргэлжлүүлээд байр үзнэ. Тэгэхээр өнөөдөр өөр завгүй өдөр болох юм. Гэтэ жоохон сэрүүхэн байгаа болохоор балтаа өмсчлөө. Өнөөдөр өглөө болохоор гарч гүйсэнгүй. Сая энэ дээр өдөр болгон гарч гүйсэхгүй. Өнөөдөр пилатес хий гэж бодоод тэгээд гүйсэнгүй. Өдөр болгон гүйсэн чинь болчин жоохон чангарсан юм шиг байна. Тэгэхээр өнөөдөр нэг ингэ явж байна. Bye bye. Өчигдөр ажил очиод юмнуудаа ер нь бол хийцэн. Өнөөдөр болохоор байр олох ажил. Энэ 7 хоног болохоор өнөөдөр ч болохоор 3 өдөр 4-5 хасаа битсэн ингээд тэгээ нэг төрөс ажилд орно хгүй. Тэгэхээр ер нь бол хурдан байр олохгүй болохгүй. Энэ амар гоё юм. Юу агац. Дэлфин. Юу гоё юм. Ажилтайгаа өсгөд тоглох өсч явдаг юм. Битүүч цаанаа л гоё хэрэгтэж шин. За тэгээ явцгаая нэ. Би та нартай ер нь бол өнөөдрийнхөө влогийг оруулъя гэж бодож байна. Ерөөсөө амар завгүй байгаа дахаар Айсландд ерөөсөө ингээд жимд яваад ажил яваад гэртээ ирээл өөр хийдгүй гэснээр бодвол энэ ч эрэнгүүт амар их юм байгаа хгүй юу. Тэгэхээр амар юу яд юм бэ? Завгүй болт юм байна. Оо нарны ус аваагүй юм шиг. Сая нарны ус төрөж гарчаад пилатестэй осон төрч явган гарвал. Эвгүй пилатесийн нөгөө хөл хийдэг юм жим байгаа л та. Тэрийг хий гэснээр заазалаа гэж бодсон. Нөгөө ацаартай явчихж олон юм чирж явах хэцүү болохоор ингээд явцгаая. Өнөөдөр 5 сарын 6-ныг надтай өнгөрүүлээрэ. Өчигдөр 5 сарын 5 амар гоё өдөрсөн. Компани дээр очсон. Гэрээсэн. Өөр ялла. Ани барчиж юм тийм болсон. Bye bye.
Өнөөдөр ийм пилатес ихний найзуудаа машиныг инжээс яана би лагрын бахта үний үсэж авах. Тэгэхээр чи юм ихний иймэрхүү студид юм байна. Just to tell you where to put your body. Basically, that's all what the numbers are for. So whenever we go into a new movement, we use a thing called recueing. That means about 8 into your next move. And then other than that. За амар юм байна. Энд чинь лагрын юм шиг байна. Бүр ёо би чичрээд л гарч ирлээ. Амар хөшөөнө. Сонголт хийхгүй шууд орчих. Тэгээд иймэрхүү бай. Ёо ийм амар лагви гэж ийм амар бид юм нэг зөв пилатесээс амар юм байна. Бүрээсээ гээд гарч ирлээ бүр хамаг хүс 40-50 минут амар их багш байна. Одоо ишээ Waitrose орж байлаа. Waitrose орж нэг юм олж очаад тэгээд шивцээ. Энэ бүр амар гоё матч байна. Drinky matchгээ selfie grand short байдаг. Матч байна. За пилатесээ дуусаад тэгээ нэг selfie search матч очоод одоо гэрлүүгөө орж хувцаслахгүй бол пилатесийн хувцастай байр үзэхээр жоох хэцүү бай. Тэгэхээр орж хувцаслчаа тэгээ цаашаагаа ер нь алхах нь 30 м хаад ихний үзэх байраа. Тэр нь болохоор 4 цагаас цаг одоо 2:30 болчихвол. Би нэг иймэрхүү явж байна. Пилатесийнхаа шууд хувцастай. Тэгээд өрөөрөө гарцгаа. За ингээд Лондонгийн жинхэнэ амьдралын хэв маягтай нүүр тулж эхэлж байна. Одоо чинь ийм зүгээр нэг өрөө. Гэхдээ ер нь бол яг зоон 2 дотроо гэхэд 1200 паунд. Тэгээд нэг иймэрхүү нээлттэй байсан. За дараагийн газар бол бас нэг Isle of Dogs гэдэг ариада байдаг. Ер нь бол гайгүй зоон 2-тоо бас нэг ийм өрөө 1050. Тэнгүүтээ plus deposit 1 сар их гээд тэгээ цаанаа 3 үнэтэй ширэлдэг. Ер нь бол Лондонд байр хайн гэвэл бас нөхцөл байдал бол ерөнхий иймэрхүү л байна да найзуудаа. Тэгээ ер нь бол Айсландд байрны үн Лондонд байгаа байрны үнэтэй ерөнхийдөө тэнцүү дөхөн л яваад байна. Тэгээ одоо би бас гайхал яаж энэ хоорондоо дүүцээд байгаа юм болоо гэж бодол гайхал байж байна да. $50 and plus That includes all bills. all bills and the plus deposit. Sorry? Deposit? Yes, deposit on Deposit. top. Yeah. So it's 1 month's rent, 1 month's deposit. You get the deposit when you leave. Тэгээ ер нь бол нийлзүүлэг ойлгосон. Илүү их байр хайх тусам илүү их онцгой байрууд болдгийм байх гэдгийг ойлгоод энэ хамгийн сүүлийн байрууд бас эвгүй л байруудалсан. Тэгээ одоо тэгээд сонголт хийхэд ерөөхдөө хэцүү байсан. Тэгээ сүүлдээ 7 хоног хэст эцчүү тэгээл орсон доо. Тэгэхээр амар өсөөд бодолтой үзэхлээ. Пицца зэхлээ. Өнөөдөр бүр 3 байр очиж үзээд бүр ямар ч хүч болсон. Гадаа гарч хоол идэх хүчж өссөнгөө тэгээд левч төрчихлээ. Яа.
노рам이 와. 무슨 데야? 아, 잠시만요. сайхан мэдцгээ надад. Тэнийг иймэрхүү юм цаглаа. Тэгээд ингээд жоохон суугаад юм үзчихье. За өнөөдөр энэ нэг класс боксон тэгээд орцгоо. Вау. Сахаа бифтэй юм бэ. Чорхчлаа тэгээ одоо орж хуцаас очиод гарч ирээ лакерч болчих. Ийм газар цэцлэх юм байна. За жимд орчлоо. Одоо тасгалаа хийсэн галаа. бүр гой бифтэй байна. Ямар гол нь доороос хүмүүс ингээд тасгалж хийж байгаа байхгүй юу те. Тэгтээ бас юм гой бив харж шийд юм бэ. Гой нэ зда. Үнэхээр гой юм байна. Лак бэлтэн. Liverpool Street-д явчихин. Лондонгийн. Тэгээ би жоохон кафе орж юмудаа төлөвлөхгүй амар болсон төдөлгчтэй болохоор тэрийг янзж тавьчаа жоохон ном уншаад кофе уугээ явж байна. Шоколад цаг болно. Энэ 7 хоног сүүлүүдээ өөртөө нэг self-care, me time чи да. За Лондонгийн Liverpool Street Station дээр хүрээлээ. Энэ дээр болохоор нөгөө орон нутгийн тийм National Rail энэ бас их явдаг. Тэгээ бас хот дотроо явдаг бас тьюбүүд нь бас давхар явдаг. Би угсаа юу хайгаа явсан. Bakery гэхгүй bakery coffee shop хайгаа явсан гэсэн чинь station дотроос юм байна. Гадуур нь чинь биш байна уу гэсэн чинь тэнд харагдчих байна. Тийш орч нэг кофе олж нэг pastry чиг гэж бодож бай. Тэгээд гэлэг очиж амрида маргааш өглөө бас байр үзэн Wembley явна. Амар хол явна. Сант гэж үсэд юм бэ? Вау. Энийг нь авчихсан. Өнөөдөр Лондон дээрээ 7 онжийн байр хайсаал явчихъя. Тэгээ би та нарт Tower Bridge халт харуулчаад өнөөдөр 4-5 байр үзсэн. Йоо, байр хайчихсан. Хэцүү байна Лондонд. Том газар бүр хэцүү. Айсландд твснаас хэцүү гэдэг нь болохоор бүр амар хэцүү байна. Тэгээд ингээ явчихна. Тэгээ би юунд Chelsea-д болохоор thank you. Chelsea-д болохоор Лагриб Пилатес бүгэлцээ. Тэгээ тэрнлүүгээ авчиад тэгээ байр үзээд өнөөдөр бүр амар савг байна.
одоо явцгаа. Энэ бол Tower of London. Нэг тиймэрхүү газар. Тийшээгээ Sky Gard харагдчих байна. Влог хийх амжихгүй. Ингээ ажил хийхээс илүү ингээ байр ахч ирсэн байна уу? За бай. За тийшээ өндөр харагдаж байгаа шаар харагдчихээн. Лондонгийн өндөр барилгуудын нэг Tower of London юм шүү. Энийгээр дамжиж цаашаа Chelsea орчоод тэгээд байрнууд үзсэн. Буцаад Woolwich орно. Тэгээд Canary Wharf орно. Oh, so busy. Эверна. I'm looking for a man in finance. The trust fund. 6'5", blue eyes. Оо. Тэсэнэ нэзүүтэй би танарт Лондон харуулъя. Түүнээс бичээд ингэс чи бичиг байсан байна. За апартмент хантын нэг иймэрхүү явж байна. Лондон дээрээ 7 хоног, байр хайгаа 6 хоног болж байна. Олсон байр бол байхгүй. Өнөөдөр дөрийг үзсэн, маргааш нэг хоёрыг үзсэн. Тэгээ дараагийн бүтсэн өдөр одоо байж байгаа буудлаас гарах ёстой. Тэгээд нөхцөл байдал юу нь бол иймэрхүү байна. Нэг өөр юм энэ удаа хэлэн мэддэг улсад таньдаг хүнтэй байгаа юм байна да. Тэрнээс бусдаар бол Айсландэр нүсэн шиг ер нь л байр болох маш хэцүү байна. Би байрч биш зүгээр өрөө ихлэ хайж байгаа хгүй ихний элчин тэнгуүтнийг жижигхэн өрөө амар цагаан заяа ингээд цэвэрлэгчгүй заяа. Зургийнээр бол амар гоё харагдаж байгаа хгүй. Тийм байрууд 1000 баанд гэж авч. Тэгээ би очиж үзэхгүй л бол уг судлаа гэдээ ер нь очиж үзэж байгаа. Тэгээд амар байрнаар байна. Тэгээ үчигсэн. Ажилтайгаа амар орхон 1-2 метрогоор явах газар юм уу эсвэл тэр хайлтаа хайж байгаа хгүй юу. Тэгэхээр ер нь бол олох гэж хэцүү юм байна. Тэр нь бол байр ахуул явц нэг л иймэрхүү л энэ найз та. Одоо ингээд юу явна? Chelsea гээд South Kensington гээд манай дүүгийн өмнө хуучин таш дээр очино. Хааку чиний таш руу явж байна. Тэгээд 7 оны бүтсэн өдөр нөх болохоор хэцүү шүү. Бэр болох том хот олооч тэр ер нь болж авах хэцүү. Нэг л би онцаараа. За бай чаа. За Big Ben-ий яшгүй хүрээлээ. Танаас таваалъя. Энэ нөгөө хажуутлан байдгийг болохоор Elizabeth Tower гэдэг лөө. Яриа өөр нь ч тийш санаж байна. Big Ben болохоор тэр арт нь харагдчих. Энэ би одоо ингээ булан эргээд танаас таваалъя. Одоо би энэс баруун тийшээ эргээд St James Park-аар явна. Энэ болохоор Westminster Abbey гэдэг хэсэг байна. Лондонгийн 2 давхар автобус зулч юу нээр ихтэй төгсөг нэлээ их байдаг. Хүний төвчрлэг ингээл амар болдог. Би жилийн өмнө слайд ирсэн та нартай энэ хэсгийг харуулсан баха. Миний влог гэдэг экспириенс өмнө жилээс сайжирсан бол энэ влог дээр харагдах бах. Өө энэ 20 зураг авахулчих. Nice. Орой шарч. Хүмүүс зураг авах болов. За энэ. Оо. Sorry. Яа чи ингэж харж байна. За нэг ингэж харж та. За явлаа. За St James Park-ын хажууд нэг гоё өндөр морь явж энэ нөгөө нэг юунд байсан Австрид байсан шиг өндөр морьнууд амар их явж байна. За энэ нөгөө амар том мод ихтэй
нөгөө юу шүү дээ. Парк шүү дээ. St. James Park-аар чигээр нэгт гараад South Kensington ороод Buckingham Palace-аар дээраад тэгээд шавцгаа. Ячуда. Хажуугаар нь spare room-ыг баахан мэсчихэд үн завгүй л гэж. За иржээ алхаад Buckingham Palace-ийн хажууд ирлээ. Зэнэ доо. Парламент орсон. Усын хурал. Цэгийн газар. Урт нь бах. Buckingham Palace чинь нөгөө хатан хаан бас энэ байдаг шүү дээ. Тэгээ энэ нэг юм юу байдаг юм. Алтан шаргалангийн хөшөө. Тэгээ тийшээ яваад South Kensington гээ ер нь жоохон амар тийм үнэтэй ариа гэж би ялгадаг Лондонгийн. Тэгээ шаарцгаа. Chelsea South Kensington энэ ер нь бол барилгууд амар гоё, ер нь бол амар Лондонгийн үнэтэй дүүрэг учраас амар тийм fancy барилгуудтай байдаг. Мад гэдэг юм лагри дээр мад лагри гинэ. Тийм иймэрхүү юм дээр өнөөдөр сал байна. Бэлэн болсон байна. Энд шүрт орчлоо. Одоо гараад байрнууд оцсгий. Ийм их боллоо нийт. За тэгээд бай. За нэжудаа өнөөдөр би Oxford Circus дээр Pilates бүгсэн. Энэ газрын болохоор cycle гэдэг би яа нэг олон газар ингээд юу яагаад байгаа вэ гэхээр энэ нөгөө London тийм Class Pass гэдэг application бид өгөхгүй. Тэр нь болохоор ингээд нэг subscription авчвал ингээд Лондонгийн хаач өдөрт салбарч ер нь бол ингээд юу ээж болдог. Тэгээд нэг ийм газар юусан. За биш машинууд гарахаар ийш шугасчи. Тэгээ энэ орж өнөөдөр Дэши аваад өнөөдөр ер нь жоохон төвөр бай гэж бодож байна. Ягаад гэхээр би өглөө орох байр өчтөр үтснийг байр амарчтэйгөө ажилдаа ойрхон болохоор тэрийг сонгоцсон. Тэгээд тийш орохоор шийдсэн. Тэгэхээр finally би best болсон. Тэгэхээр өнөөдөр жоохон өөрийгөө амраа гэж бодож байна. Нэг юм хөө газар байна. Энэгээр орт юм шүү. Тэгээ ороод зөксөө хүлээж да. Дотроо юм бас юунаас зарт юм байна. Хувц мөвц зарт юм байна. За доторх нь ер нь хэд бол юм байна. Тэгээ энэ чинь шүртэй тэгээ 3 дахь гурт нь болохоор юу наа гэсэн.
reformer гэсэн тийм reformer л уцаа. Уцаа тэлцлээ. Иш орох юм байна. Тэгээд гадаа ингэж гоё болчих байна.